За сайн байцгаана уу өдрийн минь би яг одоо Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэртэй Тачин тамсаг компани газрын тос олборлдог одоо төхөөр хөгжмийн хажуудад ингээд зогсож байна. За энэ талаар ингээд товч мэдээлэл хүргэх юм бол ер нь нийгэмд одоо маш их одоо маргааныг дагуулад олон нийтийн шүүмжлэл төртөөд байгаа энэ олборлолтын талаар товч мэдээлэл өгье гэж бодлоо. Нэгэнтээ энэ хол газар 1000 орчим километр явж ирснийх. За 1995 онд Монгол улсын Тачин тамсаг компанид гэрээ хийсэн байдаг юм байна. За ингээд бүтээгдэхүүн хуваах гэрээ гэж яриад байгаа гэрээг наривчлаад одоо хамгийн энгийн үгээр тайлбарлах юм бол энэ манай улсын нутаг дэвсгэрээс олборлсон газрын тосны 76%-ийг энэ гэрээлэгч тал буюу энэ компани авдаг бол 24% бол манай Монгол улс авахын заалттай байдаг юм байна. За тэгээд үүнээс гадна яадаг вэ гэхээр энэ олборлсон тос буюу үүнийг хилээр гаргахад мөн экспортын татварыг манай улс авдаг юм байна. За 2016-аас 2021 онуудад тайлангаа тус компани нь одоо манай Монгол улс өгөхдөө байгууллагын хувьд бол аж ахуйн нэгжийн хувьд бол алдагдaltaй гэж үзэж ингэж тайлангаа өгсөн байдаг юм байна. Гэхдээ энийг бол манай Монгол улс үндэслэлгүй гэж үзээд буцаасан байдаг юм байна. За ингээд компани одоо дотоод санхүүгийн тайлан, тооцоо, орлого зарлага юм хяналт тавь гэхээр гэрээнд заасны дагуу тус компани одоо данс нь гадаад улсад байршиж болно. Гадаад улсын данс байж болно гэж зааж өгсөний дагуу манай Монгол улс гадны компани одоо дансыг шалгах боломжгүй учраас энэ компани орлого зарлага дотоод санхүүгийн тайлан тооцоо юм бол ямар ч хяналт тавих боломжгүй байдаг юм байна. За тэгээд дахиад нэг харамсалтай юм нь юу вэ гэхээр энэ компани ердөөсөө бүх татвараас нь чөлөөлсөн байдаг юм байна. За уг компани одоо хилээр оруулж ирж байгаа энэ тоног төхөөрөмж ажилчдын хувцас хэрэглэл техник, хоол унд бүх юм эдгээрээс ямар ч импортын татвар авдаггүйгээр зогсохгүй гарч байгаа газрын тосноос мөн экспортын татварыг ердөөсөө авдаг юм байна. За тэгээд дээрэс нь байгаль орчны менежментийн төлөвлөгөө гэдэг зүйлийг бол жил болгон одоо батлуулж ажиллах хэрэгтэй байдаг. Гэтэл уг компани одоо 2021 оны хувьд бол байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь 30-40% л одоо биелэлттэй байна гэдгийг орон нутгаас шалгаад ийм дүгнэлтийг гаргасан байдаг юм байна. Ийм учраас 2022 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө одоо батлахгүй гэсэн боловч батлаагүй ч гэсэн үйл ажиллагаа нь ингээд өнөөдөр үргэлжлээд явж байгаа юм байна. Тэгээ манай улсын бас олон тэмцэгч нар одоо иргэний нийгмийн байгууллагууд бас энэ 21-р талбай дээр суралц зарлаж байгааг бол бид нар бүгдээрээ лайваар харж байгаа. За тэгээд ус бохирдуулсны төлбөр төлдөггүй гэж юм, нүхэн сэргээлт хийдэггүй гэж юм, мөн одоо газрын тас олборлсноос үүдээд маш их одоо олон литр хаягдл одоо химийн бодиснууд янз бүрийн хүнд металлууд ялгарч байдаг юм байна. Энийг мөн газрын дор одоо зөвшөөрлөгөө бууршилдаг маш их хэмжээний хог хаягдлыг гаргадаг. Энэ нь эргээд экосистемд хотоогоор нөлөөлж байгаа гэдэг ийм мэдээллийг бол өгж байгаа юм байна. Тэгэхээр энэ дээр бол манай Монгол Улсын засгийн газар болон салбарын сайд нар за мөн одоо ард иргэд бид нар бүгдээрээ хяналт тавьж ажиллах хэрэгтэй байна. Энэ бол одоо газрын тос өдөр ирэх тусам үнэтэй болж байгаа энэ цаг үед бид нар 95 онд хийсэн гэрээний нөхцлөөр өнөөдрийг хүртэл 20 хэдэн жил явж ирнэ гэдэг манай улсад болон манай улсын хүн амд иргэдэд байгаль орчинд бүх зүйлд аль ч талаас нь сүргээр нөлөөлөх мэдээжийн ойлгомжтой юм ашиггүй гэрээ болсон байна гэдгийг хэлхийг хүслээ. Тэгээд нэгэнтээ одоо олон 100 км 1000 орчим километр явж энд ирснийхаас та бүхэндээ жоохон ч гэсэн мэдээллийг өгье гэж бодлоо. Эх орныхоо төлөө бүгдээрээ хамтдаа санаагаа чилээж мөн одоо энэ ашиггүй гэрээний эсрэг бүгдээрээ дуу хоолойгоо хүргээсэй гэж сэтгүүл шүүмний үгнээс хүсэж байна.